За үчи минь зуны 27 цагт нэг нойртой нэг хэд хонч гэсэн чи. Нойртой хэд хонуулахгүй нэ. За одоо найр наадмаа зогсоо, наадмын маргааш намар гэж. Тэр байгууллагын оймойг ойлгож байна. За энэ жил барилгын салбарын 100 жил болж байгаа юм байна. Нийт барилгын салбарт ажиллаж исэн үеийн барилгачдаа 100 жилийн баярын мэндийг хүргье. Юуны төрөнд. За барилгын салбарын ойг дэмжиж яана хийх нь зөв. Тэгтээ мэрэгжлийн хүрээнд бас нэг хэвлэлийн багварл хийгээд төрийн ордондоо хилцүүлэг хийгээд үеийн барилга ахмад барилгачдаа шагналын Монгол улсын ерөнхийлөгчөөрөө гардуулаад хүндэтгэл үзүүлээд ингээд нэг мэрэгжлийн төвшөнд хийж болно шүү дээ. Гэтэл сайд нь гэмтрийн шинжтэй үйлдэл энэ наадмыг зохион байгуулад асар их мөнгө идэж байна. За би одоо баримтыг яриад өгье. Төсөв байхгүй. Тэгсэн 2.3 тэрбум төгрөгийн төсөвтэй. За яа. Наадам хийж байна. Одоо та нарт би харуулъя энэ хараа. За ингээд Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо гэдэг данс нээсэн хараа. Энэ дансаараа яаж байгааг гэвэл барилгын хөгжлийн төв гэдэг нөгөө нэг трактор компани механик гэдэг мэрэгжлийн бус нөхөр байгаа шүү дээ, Тэр зохион байгуулж байгаа юм байна. Батамгалангийн сайд нь чиглэл өгсөн. За яа. Батамгалан өчигдөр гинэ өржигдөр бөөр нуур дээр очсон. Аригтаа шалц огтоо хүмүүс томроод дүүн манай ахыг сайдаа гэж дуудсангүй гişүнэ гэж дуудсангүй гэл бусдад бараг зодоо нүдэ хийгээл байж гин гэж нөгөө зэсэрдний хувь эзэмшдэг нөгөө лойр чин дүүн. Хой тэрийг сайдаа гэж дуудах гинэ. Өчигдөр бөөр нуур дээрээс миний фэнүүд надад бичлэгийн зураг хөргийг явууллаа. Шалц огтоо энэ барилгын салбар чинь 100 жилийнх нь сайд нь өрчлөөд бөөр нуур дээр тэмдэглээ явж байна. Мөнгөний барилгын компаниудаас шаачч энэ данс руу н орцсон. Одоо би нэг авилгалт өг шалгуулна, батны. Данс руу мөнгө орсон бол нотлох баримт баталгаатай. За ингээд барилгын хөгжлийн төвийн мэрэгчлэлтэнгүүд барилгын компаниуд руу залгаж ийн гэж байна уу? Манай барилгын салбарын 100 жилийн болж байна. Ханд өгнө үү? Том компаниас нь 100 сая, 200 сая гэдэг. За нөгөөдөл нь нөгөө барилгын хөгжлийн төвөр магадлан загадлан ингээд ордог байхгүй юу? Тэрийгэ бүтээхин тулд өгнө. Тэрийг хандвиг өгөхгүй бол эрхгээдлэн шантаачлна. Тэрийг гацаана. Хэдэн сараар барина. Тэгээ хөөрхий эрхгээдлүүлэхгүй тулд тэгээд дургууд хүчгүй гэж барилгын компаниуд хүнд байгаа. Зээлнээс зээлний хооронд, өрнөөс өрний хооронд явж байгаа. Үсэн гацны найр наадамд 100 саяар мөнгө өгөх. Нөгөө барилгын ажилчдыгаа цалин тавьж чадахгүй байгаа шүү дээ. Барилга ямар алтны уурхай юу? Замаа алдсан шааж юм уу авшнууд. За тэгээд төсвийн та бүхэнд харуулъя энэ хараа. Нэр бузар чаашаа. Одоогоор энэ хараа. 2.1 энэ төсвийн задаргаа энэ хараа. За тэгээ энэ дээр ингэж байна. Баяр наадмын нээлт хаалт, хүндэтгэл урлагийн арга хэмжээ, хаалтын буудлага, үйл ажиллагааны зардал гэснээр 350 сая төгрөг. Буудлага, баяр ёслолын буудлага хийх гээд хөдөлгөөн удаа 350 сая төгрөг. Тэгснэ догчлолт үйлчлэгээний зардал гэж худлаа шаагаад 669 сая төгрөг. За яг хөө тэр бүх морь, сур, шагаа харван хамаалга. Яг хөө зүгээр бүхтээр бол 117 сая төгрөг. Суран дээр 263, шагаа харван дээр 66 сая. Суран дээр морин дээр 70 тэгээд суран дээр 66, шагаа 41 сая. Нийлээд энэ хараа. Ийм төсөв гаргацсан. Дураараа юу? Хөөе. Учрал ерөнхий сайдаа танай засгийн газрын гишүүд чинь найр наадмын дуртай. За тэгээ ингэж шааж ийн энэ хараа. Амар хөөе. За би одоо ингэж яриад хараад өгье. За энэ хараа. Бэлтгэл ажлын нээлтэнд 350 сая. Сайдын гэр 73 сая. 2 өдөр сайдд гэр зориулж түрээсэлж 73 сая ямар үнэтэй гэр вэ? Хөөе би гэрийн үнгүү чи барилгачтай бодоод 73 сая төгрөгөөр 2 өдөр гэр түрээслэн гинэ. Гэсэн 7 сая төгрөгөөр аваад цаанаасаа 60 сая төгрөг авчаа хийж штэ мөн үү? Нэг өдрийн түрээс үсрээд 1 сая. За болио 5 сая. Эндээс л ингээд 70 сая төгрөг авчиж чинь заа ёо. За тэгээд сайд дарга нарын арх 40 сая. За ёо. Айрг, хорхог, боодог 20 сая. Одоогийн байдлаар боршуур ТV-д 80 сая төгрөг тушаачиж
Боршуурт 80 сая төгрөг. Гэхдээ найр наадам их гэж над хэлчихгүй байсан. Би пэс дээр өнгөө оруулаад өгнө шүү дээ. Над хэлчих би очиод өнгөл авдаад өгье. 80 сая төгрөг гэж байна. За яа. За нийт төсөв нь 2.3 тэрбум төгрөг. Тий, ерөөсөө нэг өдөр 2.3 тэрбум төгрөг арай юу. За тэгээд нэг өдөр сайтын гэрийн түрээс одоо за энэ хэлсэн тийм ээ. За тэгээд ханд өгсөн компаниудыг хэлэх үү. Нутгийн буян 108 сая төгрөг. Нутгийн буян Батөршгөө. Би өөрөөс чинь Үрангай аймгийн Тарагц сумын хүүхэд эмчилгээнд явах гээд би лайвдж өгсөө. Нутгийн хангалттай бузралчаад нутгийн бузар гэж нэр өгөхийн оронд нутгийн буян гэж шаасан. Энэ хүүхдэд туслаад байлаа. Эмчилгээнийхэн зардлыг даачих гэхэд өөрөө майг салавч өгсөн. Өгөөгүй шүү дээ. Тэр мөн хүүхэд зайлуул ээжтэйгээс ээж нь уйлан дуулан ахаа хандив цуглахгүй байна гэд одоо хүртэл баг эмчилгээнд явж чадаагүй гэж бат нутгийн буян хөөш Батөршгөө. Тэгэхэд чи сайдын архинд 108 сая төгрөг хандуулчихсан. Нутгийн буян компаниас дансанд нь Монголын барилгын материал үйлдвэрлэлийн холбооны дансанд 108 сая төгрөг орсон. Энэ бол авилгал. Батөршгөө ичээч. Нутгийнхаа хүүхдэд эмчилгээний зардал өгөөдөх гэж би зөндөө гуйсан да. Нутгийн бузар минь нутгаа бузарлж баахаа алт ухчаад одоо барилга руу мөнгө өгөөд говьд барилгачин 108 сая төгрөг өгч. Чи тарагтын хүүхдэд 100 сая төгрөгийн ханд өгөөд эмчилгээнд явуучих байсан. Сайдын архины мөнгө өгч явахаар. Тэргүүн шансаа компани 100 сая төгрөг. Данс руу н орцсон. Чандман тал компани 100 сая төгрөг. Барилгын үндэсний ассет 500 сая төгрөг. Аймаар юу? Энэ авилга лу. Шалгуулан та нарыг заа юу. Баримттай чинь. За тэгээ ингэж байна хөөе. Тэгээ ингэж байна заа юу. За би энд нэг баримт харуулна. За ийм компаниудаас эрхэлж мөнгө нэгсэн байна заа юу. За талын сүлт компани Заграл Мөнхбаатар, Одко Хойлдог, Наранбаатар, Өглөөний шанд гэнэ заваач би энэ хараатай. Бүх компаниуд руу барилгын хөгжлийн төв манай барилгын компани захирал найз руу барилгын хөгжлийн төвийн мэрэгжилтэн иргэн Б залгасан байна. Барилгын хөгжлийн төвд бас тэ надад дотроос нь арайчтай сайд наадам хийх гэж иргэд хүмүүс рүү ингээд мөнгө залгахаар энэ амьдрал хэцүү байна. Одоо маргааш өглөө би хор тавдар туссан 10 хэд настай хүүхдэд очиж өглөө би ирэл бичлэг оруулж өгнө. Яасан баян хулгайчуд бай. Та нар нэг өдөр арх уужихаар нэг хүүхдийн хор тавдарт нь ханд өгж болохгүй юу Батамглаа. За учирлаа энэ том асуудал шүү. Ерөнхий сайдаа энэ золбин сайдаа зайлуулахгүй бол талбай дээр гаргаад Непалд шүү. Ядарсан иргэдэд дагуулаад заа ёо. Нөгөөх нь одоо юун дээр архитай явж байгаа штэ. Тэ? Тэгээд нөгөө найр наадам хийх одоо 8 сарын 1-ээс хойш хорцсон штэ гэсэн чинь Батамглаа. Би номтой баяр учрал хоёртой ярьцсан. Учрал номтой баяр гэд ерөнхий сайдыгаа уучкатаа учралтай ярьцсан гэж. Учрал ерөнхий сайд сайн ч мууч учрал Монгол улсын ерөнхий сайд. За ёо. Учралтай ярьцсан энэ төргээд том шааж ийн гэсэн. Батамглыг би мэдэн штэ хөөе. Баян зүрхийн хотогчлолтоос анх ажлын гараагаа эхлээл хотогчлолтоос мөн гусаал эхэлсэн штэ. Батамглаа чи насаараа төрөөс хулгай хийж амьдэрсэн авилгалчин заа ёо. Чиний бусрыг би дэлгэн. За 8 сарын наадамд 8-нд очиж хүйтлээ удаг дээр барилгачдын 100 жилийн ойг шууд лайвдана. За ёо. Тэ. Учрал ерөнхий сайдаа барилгачдын наадам хийгээд Батамглын зөвшөөрөл өгсөн юм өөрөө чи нэрийг яриад байна. Энэ залингийн гэмтэрэг. За тэгээд ингэж байна. Өгөөмөр шант компани, Захирал Батчулуун, Ану сервис компани, Захирал Иш Жамц, Комфорт Импекс компани, Захирал Бүрбаатар, GGA компани, Захирал Сингс Амбуу, Чандман дал компани энэ компаниуд руу ярьсан байна. Би ярьсан компаниудын нэрсийг харж байна заа ёо. Энэ том гэмтэрэг бензин тос олдохгүй байхад Непалд нам уулгачуудыг заа ёо. За, их бүрдэн компани давг газар биш. Манай Баян Хонгор аймгийн их бүрдэн компани давг газрах аймагт нэг тендер авсан. Тэрнийх нь магадлан гаргаж өгөхгүй нэгэд зовлон яриа өвчөөсөн чинь давг газрах руу залгаад 100 сая төгрөг нэгсэн байна. Манай аймгийн заа ёо. Өр зээлний оронд давг газрах өргөй зовж байгаа штэ. Стандарт хойлдон компани мөнгө хиш. Сүгчин компани Захирал Дэлгэрмаа. Ашид болтын компани Захирал Нэргүү. Би ирж тэрдэг компани Захирал Үн болд. Брэнд шилдэг компани Захирал Шижирбаатар. S&A компани Захирал Аюуш Жав.
GTKS компани захирал ган хөлөг. Алтан үндэс констракшн захирал од гэрэл. Их мартан эрдэнэ компани захирал бат төмөр. Хан жаргалан Stones компани захирал баяр сайхан. Чинбат хэг компани захирал чин зөрөг. Хатан түнхэл компани захирал экс цэцэг. Бэс суб констракшн компани захирал говцрон. Сервит од компани захирал мямгэрсүрэн. Бүтэмж тавр компани захирал даш микмар. Толгойд констракшн компани захирал цэвэн аравдан, зэрэн аравдан. BKB констракшн захирал Хатан туул. New констракшн компани захирал сугар сүрэн. UZ компани захирал Цэндавиш. Энэ мэтлэн Эренгүрэн компани захирал Жаргал сайхан. Эренгүрэн компани манай Баян онгорын Эрдэнэт төдөг компани банк тендер авдаг. Барилгын хөгжлийн төв дээр магадлал хэлэх гэсэн таньдаг хүн байна уу? Хахуулын нөгөөг л явж исэн. Манай нутгийг би таньна. Ойлгосноо? Яасан Жаргал сайхан? Чи барилгын хөгжлийн төвөөр энэ тендер ч юм уу хүрэхгүй байна гэд магадлалд оруулаад өгöd. Тэгээ барилгын хөгжлийн төвөнд гаргаж өгөхгүй болохоор чи энэ барилгын сайдд нь хахуул наадамд нөгж гэнэ үү? Гурван тамбир компани нэргүү. За ёо. AVZ компани групп. Ингээд ийм компаниуд заа ёо. Энэ хараа ингээд хамгийн сүүлийнх нь төсөл компани гээд нийт 46 компани. За ёо. 46 компаниас шантаж хийж мөнгө авч байна. Арай ёо. Арайчтай юм байна. За хөөш дамд нь юм энэ хоёрыг зам танхимаасаа зайлуулаач учрлаа. Нэг нь бойрны урдаар аригдоод юу ч болоогүй юм шиг, нэг нь солонгост очиод удлаа хуцаа явж байна. Бараг гоо сайхны агалгаанд орж байна. Эрчим хүчний сайд тэр найгуу нэг хулгайч байгаа шүү дээ. Тэр найгуу найдлаа гэд навш. Тэр солонгост очиод нүднийхээ давхраа шаадсан сайд болонгот. Тэгээ солонгост очиод амархаар яах вэ? Сайдын ажил дампур нь одоо намраас эрчим хүч дампур заяа. Танхимын чи сайдууд ийм байна да. Учирлаа. Хаш. Барилгын яамныхын сайт дээр наадматаа гэд зарлчихсан байна лээ. Өөр хийх ажил алгуу Батамгалан да. Сайтн дээр наадамтаа гэд зарлцсан байна. За ийм байна да. Арайчтай, нийгэмд ядарч штэ, иргэд бензингүй штэ. Эмчнэр багш нарын шин цалин хүрхгүй штэ. Намар боллоо. Хичээлийн бэлтгэлд өнөөдөр сургууль соёлч үргэлдэхгүй байгаа штэ Батамгалаа. Өнөөдөр ингээд барилгын салбарт барилгын компаниудыг эргээдлээд та нар ардуураа хандив мөнгө аваад тахаар энэ барилгын компаниуд өгөөгүй штэ энэ чинь. Барьж байгаа барилга дээр үнийн нэмээд зарчна. Тэгэхээр яах вэ? Үнийн нэмэхээр мөн иргэд орон сууц авахаар тэр нь нэмэгдчихнэ. Яагаад вэ? Сайдад архины мөнгө өгсөн тэрийг барилган дээрээс нэмнэ. Барилгын компани ингэж мөнгө гаргаж өгнө. За ёо. Батамгалаа. Өнөөдөр манай Баян онгор аймгийн манай найз ах Баян онгор аймгийн анхны зургийн төвчийг үүсгэн байгуулад за ёо. Анхны Баян онгор аймгийн спорт хороо Баян онгор аймгийн олон барилгуудын зургийг зурсан цэрэн пилгээд миний ах байна. Чи энэ үний гавьяатыг аваад өгөөч. Өнөөдөр 80 настай. Үеийнх нь бурхан болоод дууслаа. Чи энэ үний гавьяатыг хөдөлгөхийн оронд төш. Үсэн гацны гавьяа байгуулсан чи барилгын сайдад архиугаа явах юм уу? Тэ? Тэр тойргийн чингэлтэй дүргийн хинээс зөндөө гуйлаа штэ. Тэ? Тэр цэрэн балахыг Баян онгорын юмгүй Монголд мэднэ. Цэрэн балах 50 жил зөвлөх инженер хийсэн. Тэгээ Батсүмбэрлэгээд чингэлтэй дүүргээс гарсан гишүүнээс нь гуйсан. Хөөцөлж байгааг хуцаад байсан. Чи энэ ахмадуудын шагналыг өгөхөөс өмнө авч өг. Эн чин 100 жилийн чин ой. Эн чин 100 жилийн чин баяр Батамгалаа. Мөн эргүү новшмын. Чи барилгын салбар биш. Чи барилгын инженер биш. Чи зүгээр намчин, хулгайч, золдонд банд заяа. Зэсэрдний яваас чи дүүчин зэсэрднээс гэдэг тэр жагсаад байлээ. Тэр үнэн байлээ. Би зэсэрднийх нь компанид орж лайвд нь заяа. Зүгээр эрдэнтээс хулгай хийж байгаа юм байлээ. За юм байна. 8 сарын 8-нд хүйдэл одогт уулзна. Яасан үнэтэйгэр түрээсэлт юм бэ? Түрээс юм өдөр өгцөн. Айгүй л ойр тойрныхноос яах вэ? Өөрийнхөө гэрийг өөрийнхөө яамд түрээслэл хуу хүний дансаар гэрээ илгэл авна. Ардуур нь мөнгөний 70 сая төгрөг Батамгалангийн дансанд орно. Батамгалан сонгуультай тараа. Ийм л юм хийж байгаа шүү дээ. Үнэн золбно уу? Арчаагүй дурак юм аа. Тэ өнөөдөр би барилгын салбарынхаа 100 жилийн ойг үгүйсэхгүй. Би түрүүн ихэнд лайвынхаа хэлсэн. Зүгээр төрийн ордонд манай тэр цэрэн пил Монгол улсын ерөнхий инженер, зөвлөх инженер шиг барилгад насаараа зураг зурсан зургийн төвчөөний цэрэн пил гэдээ андахгүй штэ.
тэрэн шиг азаа буурлуудаа ерөнхийлөгчөөс нь гавьяа шагналыг аваад өгөөч. Тэрний оронд харигдчихын оронд. За Монгол Улсын ерөнхийлөгчөө та энэ Батамгалан мэтийн энэ нэг золбин сайтууд дээр анхаарахгүй бол эдгээр Монгол Улсыг дампуурууллаа. Эдгээр архиндаа л мөнгөө үрж гин. Та барилгын салбарт одоо 100 жилийн ойг нь тохиолдуулаад энэ аваагүй байгаа азаа буурлуудын шагналуудыг өгөөрэй. Болохгүй бол шууд ерөнхийлөгчийн тамгын газар руу хөргүүлье. Хөөхи өнөөдөр чуганц нь муу байна. 80 хүрцэн өвгөн одоо маргааш байгаа ч үгүүч. 80-таа хөөхи өвгчүүд битгээл өнөөдөр 20-30-та залуучууд унтаас ирэхгүй үхээд байна. Бодит байдал ийм байгаа штэ. Тэ? Монгол Улсын зөвлөх инженер насаараа олон барилгын зургийг зурж баталсан. Үеийнх нь бүгд гавьяат барилгачингаа авцсан. За ийм байна да. Тэгээд авах гээгийн ухаанаар хандна үстэй. Монгол Улсын ерөнхий сайдаа найр наадмаа дуусгаач. Бүр яамаараа сайдаараа найрлаад ах юм уу? Тэ? Одоо энэ морьд чи олон уралдсан энэ морь малыг амраал да. Тэ? Зүгээр барилгачдынхаа оронд сурын тэмцээн явуул да. Би өнөөдөр Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байхад Эрдэнэт үйлдвэр морь уралдуулаагүй, харин бөхөө барилдуулсан, Эрдэнэтийнхний оронд дунд нь урлагийн тогтон хоголтуулсан, Эрдэнэтийнхний оронд дунд нь шагаа харваа болсон Эрдэнэт үйлдвэр шүү. Тэгээд Эрдэнэт үйлдвэрт ажиллаж ажилтны оронд сурын харваа болсон. Барилгачтай хооронд нь сур харвуул, барилгачтай хооронд нь шагаа харвуул. Тэгээд шагналын нүг ингээд давчхан цомхон хийж болно штэ. Дээр үед автоэврийн 100 тэдэн жилийн ойгод замын компаниудаас байнгын авилгал авдаг. Замын компаниуд нь авилгаа өгöd зам тээврийн яамд татаасаа өгöd чандаргүй зам барайл онголдоод тэгэл зам тээврийн яамныхан тэр Төв аймагт 8 сар болгонд автозам өгцөний тэдэн жилийн ойгол морь уралддаг байсан. Тэнд нь би бас уралдаж ирсэн. Ийм л болдог заяа. За ийм байна. Батамгалан барагтаахан шиг багараа мөн. Золбин банд минь бацаа минь чи сайдгаа томроод байх юм баггүй. Монгол улс яагаад хөгжихгүй байх гэхээр зэрэг Батамгалан шиг ийм золбин банд нар төрүүний бөөс төрийн толгойн дээр гарчгаар Монгол улс хөгжихгүй байгаа. Учир нь ерөнхий сайдаа энэ золбин бандраа зайлуулаарай. Иргэд ядарч шүү, туйлдж шүү. Найр наадам гэдээ хуцаад ах. Одоо бойл найр наадмаа зогсоо. Хүсэн гацны найр наадам. За энэ бол гэмтэргийн шинжтэй үйл хийгдсэн. Би АТ-г давж өгнө. Барилгын компаниуд энэ барилгын ямар юм нэг юу гэлээ энэ бүр өрлөг шаацсан энэ хараа. Энэ рүү мөнгө нь орцсон, зарлагууд нь гарцсан. Энэ хөдөлшгүй баримт Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо гэдэг төрийн бус холбоо байгуулад дансарын шаацсан. За ёо. Барилгын хөгжлийн төвийн бажлаа ихгүй битүү барилгын компаниуд руу ярьж мөнгө ирэхэд хэлж байгаа. Өвөл дамд нь юм яасан шинэ жилээ хийж ирсэн. Уул уурхай ассоц холбоо хийсэн гэж шаагаад байна. Тэгээ аригтай шинэ жил хийгээ явжсэн. Би очиод лайвдаа сая лайвдсан гэдэг зөрчлийн хэрэгээр сарын баримтлаганд наадмын өмнө явахаа алдлаа шүү дээ. Тэрийг лайвдсан гэл ёндон мондын ирцэн аригдсан шааж ирсэн шүү дээ. Та нар ард түмэн ядуу байхад даймэр их задарч ин та. Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо дансныхын дугаар ХХК худалдаа хөгжлийн банк 97 3 тэг 4000 8009 1461 гэсэн данстай. Хөдөлшгүй баримт нутгийн бусраас эхлээд 108 сая төгрөг орсон. За ёо. Та нар мөнгөний нөхдөөд тараагаад өгсөн том гэмтэрэг 8 сарын 8-нд хүүтлээ удагт уулзъя. Хараарай. Хүүрий чинь тараана авахачудаа. За ёо. За юм байна 4 2-тай.